Сайн байцгаана эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэндээ энэ удаа шимэндийг хүргье. Түүхийн чимээр Түүх соёлын судалгааны олон улсын экспедицийн аян замын тэмдэглэл нэвтрүүлгийн эхний дугаар та бүхэндээ хүргэх гэж байна. Энэхүү нэвтрүүлгийг надтай хамт тайлбарлан хүргэхээр манай олон улсын экспедицийн гишүүн за Тагвах маань надтай хамтаас тайлбарлан хүргэнэ. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. За манай Түүхийн чимээр олон улсын экспедиц бол Орос улбаны улс хятад Монгол гэсэн улсуудын эрдэмтэн судлаач сэтгүүлчид телевизийн багаас бүрдсэн нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй баг энэхүү аялал явсан. За бид 9 сарын 10-наас эхлэн за гадны эрдэмтэн сэтгүүлчдийг хүлээж авсан. Эхний зочид болох бүгд найрамд хятад улсын Шинжээ өөрийн өртөц хорны Баянгол аймгийн судлаач эрдэмтэн Мига, Баянгол телевизийн ерөнхий захирал Сэржим нарыг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд тосож хүлээж авсан. Тэгэхээр эрдэмтэд маань Шинжаанаас манай Монголын баруун хязгаар ховд булганы хилээр гарч Ховд аймгаас Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн. За мөн Москва хотоос Халимг улсын судлаач эрдэмтдийг бид мөн тосож авсан. За энэхүү эрдэмтдийн бүрэлдэхүүнд Орос улбаны улсаас 3 эрдэмтэн судлаач оролцсон. За энэхүү төрсөн тарилж байгаа хүн бол Халимгийн эрдэмтэн судлаач нэрт хаялагч Юрий Иванович Сангижиев гэж юм хүн байгаамаа. За энэхүү бид гадна дотноос хүрэлцэн ирсэн эрдэмтдийгээ тосож авч за 3-4 өдөр аяллаа бэлтгэл ажлыг хангасны дараа 9 сарын 15-ны өглөө 10 цагаас Чингис хааны талбайгаас бид ингэж хөтлөх гэж байна. За манай аяллыг Монгол улсын хурлын гишүүн соёлын спорт аялал жуулчлалын сайд оюун гэрэл соёлын спорт аялал жуулчлалын газрын дарга синтрон юм дэргүүтэй хүмүүс бас биднийг Чингис хааны талбай дээрээс үдэн гаргаж байгаа хэсэг та бүхэнд харагдаж байна. За энд Халимгийн түрүүн хэлсэн Юрий Иванович манай ерөнхий ивэнтгч Отор компани захирал Бацүх за мөн энэ нэвтрүүлгийг санаачид зохион байгуулсан Овс аймгийн MBC телевизийн захирал Мигмос өндөргөтэй хүмүүс энэ дээр сайтаа уулзах үсэж гарах ёстой үйл ажиллагаанд оролцож байгаа маа. За мөн соёлын спорт аялал жуулчлалын яамны мэргэжилтэн доктор судлаач жаргал сайхан за тэгээд эрдэнэ чимэг нарын ийм эрдэнэтэй судлаачд биднийг үзэж гаргасан билээ. За тэгэхээр ерөнхийдөө соёлын спорт аялал жуулчлалын яамны сайд оюун гэрлийн хэлсэн үг бол за бидний энэ олон улсын экспедицийг Монгол улсаас Европын төв хэсэгт байх Халимгийн бүгд найрамд улсын элстэй хот хүртэл явж байгаа энэ экспедиц бол Монголд бол анхны томоохон судалгааны экспедиц болж байна. Энэ ч утгаараа түүхэнд тэмдэглэж томоохон экспедиц болж байна. За дээр нь бол аялал жуулчлалын шинэ маршрутыг тогтооход бол түүх ач холбогдолтой ийм экспедиц болж байгаа гэдгийг энэхүү ярианд бол Ингер сайд маань онцлон тэмдэглэсэн байгаамаа. За бидний аяллаа гол зорилгоч бас 1604 оноос баруун монголчууд буюу ойрдууд газар нутаг үзэх зорилгоор Европт хийш газар нутагт хэлэх юм зорилгоор нүүдэлж эхэлсэн нүүдлийн тэр жим мөрөөр 400 гаруй жилийн дараа автомашинаар аялсан түүхэн аялал маань Чингис хааны талбай дээр аяллаа гараагаа ингээд эхэлсэн байгаа. За ерөнхийдөө бол хэдэн мэдээллийн байгууллагууд бас нэлээд олон хүрэлцэн ирж бидний аяллаа зорилго нөхцөл байдлыг бол бас тодруулан мэдээллүүд авсан байгаа. Ерөнхийдөө энэ хүү аяллыг бэлтгэхэд бол 7-8 сарын хугацаа зарцуулсан гэж хэлж болно. Энэ хүү аялалд явхад бол тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө санхүүгийн үйл ажиллагаа дэмжсэн нэлээд олон бүс компаниуд байгаа. Энэ компаниудаа ч бас бид бас баярлаж талархснаа илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. За 9 сарын 15-наас 10 сарын 13-ны хугацаанд 28-гийн хугацаанд 16,000 км газрыг туулах аяллаа баг маань их Улаанбаатар хотоос хөдлөж Монгол орны үзэсгэлэнт газруудаар бас давхар аялаж түүх соёлын нэм туршилт газруудаар орох юм зорилго тавин аяллаа үргэлжлүүлж Улаанбаатар хотоос 300 гаруй км-ийн зайтай орших элсэн тасархай байгалийн цогцлурт газарт хүрэлцэн ирээд байгаа юм аа. За Монгол орны газар сайгууд үзэсгэлэнтэй сайхан хонгон дагш нараа хэлэгдэлтэй
Гэхдээ бидний одоо нэрж байгаа 9 засахаа бол бүр энэ дотроос аял жуулчлалын одоо гол бааз суурь болсон юм газар байдаг. 1900-аад оны үеэс эхлэн одоо 9 засахаа за энэ өвөр хангаа, Аранхай аймгийн нутгууд бол үзэсгэлэнтэй сайхнаараа хэлэгдэж Монголын Швейцар гэж хэлэгдэж ирсэн. Тэгэхээр 9 тасархай бол Батхан уулын баруун хажуугаас эхэлж баруун хойшоо Хөгөн хааган уулаас цааш үргэлжлэн одоо 80 гаруй км сунаж тогсон элсэн зургасууд хамаахнууд байдаг. За энэ элсэн тасархайд одоо энэ аял жуулчлалын бас ийм цогцлогор байдгаас гадна энэ орон нутгийн малчид өөрөөр хэлбэл одоо өөрснийхөө тэр сонин соргог болох зүйлээрээ дэлхийн аялагчдын Монгол дэсэн аялагчдын анхаарлыг татж ингэж байдаг юм сайхан. Одоо энийг бас манай монголчууд манай улсчууд бас энийг бас амьдралдаа хэрэгжүүлэх ийм бүрэн боломжтой. Яагаад гэвэл энэ тэмээ гэдэг одоо энэ хөсгийг ашиглаж энийг унаж явж идэх ийм сонирхол одоо байдаг. Жишээлбэл манай Красноярын одоо хаягаа сайхан зам байгуулагдсан энийгээ дагаад ийм аяллыг бий болгоход одоо боломжтой юм а гэдгийг би хэлхийг хүсэж байна. Улаанбаатар хотоос гараад одоо 9 тасархад ирсэн байна. Аялал маань үнэхээр амжилттай сайхан явж байна. Манай халимгийн хүмүүс маань хадэрч тэмээ унж ингэж байна. Ингээд ямар ч хэлсэн бид хэд дажгүй сайн явж байна. Гаднаас гадна дотноос ирж байгаа жуулчдыг одоо ичтэй зогцож сонирхлыг татаж чаддаг зүйл бол тэмээ гэдэг юм. Тэгэхээр нэг тэмээг унаад нэг 5 орчим минут явхад бол 5,000 төгрөгийн хөлстэй байсан. Манай экспедицийн халимг болон за Шинжаанаас ирсэн эрдэмтэд бол энэ хүү одоо тэмээг унаж үзэж одоо зураг хөрөө татуулж ингэж байсан юм аа. За манай айлынхаа одоо Улаанбаатараас гараад хар хорины элсэн тасархаа гэж одоо Монгол газрын бүхэл гайхамшиг элсэн, хангайн, говин, талн бүр хөвчин хослсон ийм уулзуур газар дээр ирээд байгаа. Энд одоо манай хар хорийн сумынхан маань өөрсдөө одоо тэмээ малаан адгуулж нүүдэлтийнхээ эрхэм сайхан соёлыг хүмүүстэй түгээж нэг өсний одоо Монголоо сурталчилдаг ийм сайхан усуд байгаа юм л да. Тэгэхээр бид халимгийнхаа зочтой явж байгаа. Хамгийн гол нь халимг тэг гэдэг маань өөрсдөө манай Монголын тасархай одоо нэг өсөрсөн цусан тасархай гэдэг ийм л ард юм шүү дээ. Халимг бол одоо төвний элстаа гэж бодвээ. Энэ одоо элсэн тасархай. Магадгүй одоо тал элсний халимг ийм газар нутагт одоо халимгууд амьдардаг. Тэгвэл Монгол нутагт ирчээд одоо манай халимгийн хэдэг судлаач энэ дөрвөн эрдэмтэн дөрвөн судлаач маань тэмээ унаад өөрийнхөө халимгийн элстэд байдаг тэмээтэй Монгол хоёр их тэмээг харьцуулсан ийм сонин сайхан аялал судалгаа хийгээд явж байгаамаа. Аялал маань үргэлжилнэ хамгийн анхны одоо сэтгэгдэл элсэн тасархаад ирж тэмээ унсан ийм аялал байлаа. Энээс илүү сонин сайхныг, энээс илүү сонин содныг бид нар үзэх болно. Тун удахгүй бид нар хар хором Монгол эртний нийслэлд хөрс очно. Бат Эрдэнэ 100 хийдийг үзнэ гэд. Ингээл Монгол нутаг даяар маань бидний үзэх харах сонирхох зүйл хязгааргүй. Энэ бол зөвхөн эхлэл нь. За манай халимг бол Шинжаанаас ирсэн эрдэмтэд маань тэмээг унаж үзэж чинь за халимгт бол тэмээг бол байдаг хэдийч яг унлаг одоо тогшинд бол тэр бүрийн хэрэглээд ингээд байдаггүй учраас тэмээ унаж үзээгүй байсан манай халимгийн эрдэмтэд. За манай багийн бүрэлдэхүүнд яваа за евро бол тэмээгээр халимгаас Монгол Улаанбаатар хүртэл аялсан юм нэртэй аялагчийн нэг тэмээгээр аялж авсан. Евро бол тэмээ унж одоо сурсан юм туршлагатай аялагчдын нэг. За бидний гэрэн байх хугацаанд бол маш олон одоо гадаадын гэлтгүүд дотоодын одоо жуулчид элсэн тасархаад ирж элсэн тасархааг байгалийн гайхамшигыг үз сонирхохоос гадна энэ малчтын одоо ахуй амьдралтай танилцах юм боломж нөхцөл бас энд одоо бүрэн нэгдсэн байгаа болов гэж ингэж бодогдож байсан. За манай аялагчид бол зарим нь бол яг 9 сарын 15-ны өглөө багийн экспедицтэй бас нэгдсэн юм бүрэлдэхүүн байгаа учраас Улаанбаатараас гараад 300 гаруй километрийн туршид биеинтэйгээ танилцах. За 9 тасархаад ирээд бас цөөхөн хромч гэсэн биенийгээ мэдэх юм боломжийг олгосон гэж хэлж болно. За бид маш яарууд авчууд зам явах хэрэгтэй байсан. Уг нь бол хар хорийн хотод бол бид нэлээд эртхэн ирэх юм төлөвлөгөөтэй байсан боловч төлөвлөгөө сансын усаар болсон гэж болоогүй нэлээд оройхон нар шингэцсний дараа хар хоринд хүрэлцэн ирсэн. За хар хоринд хүрэлцэн ирэхэд бол энэ Эрдэнэ 100 хийд рүү орох юм хаалттай бидэнд үзэх боломж орно гэхээр одоо хомс байсан учраас манай одоо гаднаас ирсэн эрдэмтэд бол үнэхээр одоо харамсаж байсан. За энэ хар хорийн суманд зургийн багш нэм долгч юм байсан.
Тэгэхээр энэ хаалганы төвшийг ярьдаг байсан юм. Тэгэхээр энийг бол өндөр гигant зоонуудаар хар хөрөнгө зохион юу бүтээгээд тийм ээ. Хамгийн сүүлд энэ хаалга үлдээ тэгээд туслах төвд ам асуусан байна л да. Энэ хаалганы бариулыг яаж хийх вэ гэж. Тэгтэн гигантэн бол юу гэж хэлсэн гэхээр за бодъё гэж хэлсэн байна. Тэгтээ нөгөөх нь номын нэр гэж ойлгоод энийг за бодъё хаалга гэж хэлсэн. Тэгэхээр энэ за бодъё хаалга гэдэг маань үндсэндээ өндөр гэгэний за бодъё гэсэн үг байжээ. За болж. За Эрдэнэ 100 хэд бол за 1585 онд Монголын Автаасан хааны санаачлахаар Эртний Монголын нийслэл хар хором хотын төрийн дэргэд одоо байгуулагдсан. Монголын шарын шашны анхны хэдүүдэд энэ одоо нэг байдаг. 1944 онд улсын одоо хамгаалалтанд авсан. Хаашаашаа 400 одоо метр тэг дөрвөлжин хэрэмтэй хэрэмний дөрвөн зүгт хаалгатай хэрэмний тал бүрдээ 25 дөрвөн өнцөг тус бүрд 2 бүгд 108 суврахтай. За бид Улаанбаатар хотоос гараад 600 гаруй километр явж одоо Чулуутын одоо гүүрэнд байх одоо Гуанзнуудад буудлуудад одоо хоногдсон. За энэ замын одоо алжаал ядаргааг тайлхны гол зүйл бол дуу хоор байдаг. Тэгээ манай хагийн бүрэлдэхүүнд бол за гитар тоглох, дуулах юм аяастай маш олон хүмүүс одоо багтсан байсан. Ингээ та бүхэндээ бас манай багийн бүрэлдэхүүний бяцхан концертыг сонирхъя гэж одоо бодож байна. Хүн төсөлтөө шидэ юмдаа тавьдаг. Рады зажили давно, только шрамы в доброй памяти остались. Но я уже Айнашка. Айжили. как на свете много, самый лучший без приказа. Бежит от дорога, гор высоко, зеленый город, шахнзапс, 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 полным радостью светом, шахнзапс, шахнзапс. За ихүү дуута хууртаа нэгэн үдэш өнгөрч бид өглөө эртлэн 6 цагт босож аяллаа одоо цаашаа өргөжлүүлж байна. За Чулуут холын байгалийн цогцлбор газар гэдэг бол бас монголчуудын төдийгүй гадаадын одоо жуулчдын сонирхлыг татдаг газрын нэг бол шөө Чулуутын хавцал Чулуут хол байдаг. За манай Эрдэмтдийн одоо бас сонирхлыг татаж бид Чулуут холыг замдаа үзэж сонирхох аян замын төлөвлөгөөтэй одоо байсан. За Чулуут хол маань Хангаан нурууны 3 ангарахаа уулын баруун хэсгийн араас их авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч за Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлээд за Сэлэн мөрөнд одоо нийлдэг ийм гол юм байгаа. За усаа цуглуулах талбай 10,750 км. За одоо хөндөй одоо чулуу ихтэй учраас одоо Чулуут гол гэж ингэж нэрлсэн одоо байдаг гэж ингэж үздэг. Чулуут гол бол одоо 100 орчим одоо километр газарт 60-аас 100 орчим метр гүн одоо хөрмөн чулуун хавцал үүсгэж ингэж урсдаг гэж ингэж хэлдэг. За бид одоо цаашаа аяллаа үргэлжлүүлэн за Тариал сумын төвөд дайрна. За Суман гол Тэрхийн цагаан нуурыг дайран цаашаа аяллаа үргэлжлүүлж байгаа. За Суман голын тухай алга багч ярих уу. Тэгээ энэ одоо зам бол ингээд юу очиж байгаа нөгөө байгалийн яг одоо зам болчих байгаа нөгөө засмал тосон зам маань ингээд одоо хийгдэж байгаа ийм учиртай юм байна. Суман гол бол одоо өвөлд хөлддөггүй. Энэ байгалийн одоо тэр нөгөө усны шуудны эндээ үйлждэг хон нуус ангир их мэтийн шуудны эндээ үйлждэг юм гол. Энэ голыг одоо домгож ирэхдээ Тэрхийн цагаан нуур дунд шууд усаж өвчнгөө одоо юм задгаа харлан мэтэл шүүднэрээ буцлан байдаг хатан тунгалыг ус гэж ингэж ойлгодог. За энэ бас нэг сонирхолтой хэлэхэд галтуулын хайлмаг царцмаг дээгүүр одоо энэ оюун шогоо ургаж ингэснээрээ тариадын энэ орчин бол одоо гайхамшигтай байгалийн үзэсгэлэн болдог. Зарим хүмүүс Монголын швейцар энэ гэж одоо
гадаадын зурагчид 1900 гал 80-аад оны үед нэрлэж байсан юм олон кинонд энэ бол мөнгө өгсөн юм газар. За тэгэхээр энэ Галтгуулын хайлмаг одоо урсаж тэрнээс болж дүйж тогтсон нуурыг бол тэрхийн цагаан нуур гэж ингэж нэрлэдэг. За 1965 онд улсын хамгаалтанд авсан байдгийн байна. За өргөн нь 4-өөс 10 км, усны одоо гүн нь 20 гаруй метр байдаг юм байна. За долоон төвчнээс дээш 2060 метр ингэж өргөгдсөн одоо Сэлэнгийн савын газрын одоо загснуудтай ховор шуудын амьдардаг ийм цутгал газар бол тэрхийн цагаан нуураа гэж. За Арханган тариадсан бол одоо Монгол оронд одоо шаардлагаараа авахдаг юмсан хоёр чудаа одоо 200 шаардлагын баяр хийж байсан юм нутаг. Энэ тариад бол одоо бас нөгөө талаар нэг ховсголын одоо юмтай бас холбоотой юм би. Энд одоо ховсголын эсрэг лам нарын бослого 1932 онд гарсан гэж үздэг. За яг энэ одоо Күрэ Тойрын одоо 3 ийм сүмийн барилга одоо байшин байдаг, модоор хийсэн модон байшингууд энэ хээ хуваар тэрний төвжээ хадаас модны залгаад эднэрийг одоо яг тэр чигээр нь байж ах жишээ нь Монгол улсын соёлын хөвд хамгаалтанд орсон ийм одоо бүтээлийн одоо 3 сүм байдаг. Энэ бол бас тухайн үедээ одоо жасын Күрэний жасын энэ төр сүмүүд байсан ийм одоо домогтой түүхтэй одоо нутгийн ард иргэд бас хамгаалтанд авч ингэж байж тийм 3 одоо байшин сүм байгаа. Одоо та бүхэн энэ харж байгаа. Яг одоо тэр Күрэ хаалтын хийсэн модны шийлбэрүүд тэнд одоо Монгол аргаар хийсэн одоо тэр хадаасны арга тэдний одоо залгуур гэх юм одоо хоёр ванзын хооронд нь залгасан одоо ийм юу вэ? Энэ бол одоо ингээд яг тулгаад хадах биш зөрүүлээд амын дөрүүлээд одоо ингээд хийсэн ийм хүрээнүүд байгаа. За энийг одоо манай илэгчид манай харин усаас явж байгаа археологч Эрдэнэ одоо энийг маш их сонирхож одоо энэ ийм байсан ийм учиртай юм байна гэдгийг эндээс харах жишээний ийм сайхан юмуд болж ирсэн. Энийг тэр үед одоо бодож байсан хээ хуваар бодог нь арилаагүй байгаа нь одоо энэ цагийн 100 жилийн дараа одоо дор хаяг 100 жилийн дараа энийг харахад ийм гайхамшигтай сайхан юмнууд биднээс одоо харагдаж үзэгдэж манай зурглаачид манай судлаачид бас тэмдэглэж археологчид бас энийг үзэж харж ингэж явлаа. За тэгэхээр тариатын хүрээ бол тухайн далаа чанхарвангийн хошины буддын соёлын одоо төв байсан гэдэг утгаараа түүхэнд одоо тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Тариатын хүрээнд 1886 онд босгосон 44 тохоо одоо Майдар бурхан, 1889 онд босгосон 80 тохоо Богд цонхоо одоо бурхан байсан гэж ингэж үздэг. Тариатын хүрээнд бол 100 гаруй одоо түүхэн буддын шашин соёлын одоо барилга байгууламж одоо байсан гэж ингэж үздэг. За Солонготын даваа гэдэг энэ давааг 1960-аад оны үед одоо Монгол ардын хөвсгөлт намын ураны улс төрийн давчны гишүүн байсан Ил Сэнд гэдэг хүн одоо бас тухайн үед улс төрийн давчнаас огцорч энэ тосон цэнгэлийн өдрийн модны өдрийн дараагаар томдогдож ирэхдээ энэ Солонготын давааг одоо анх нээсэн гэж ингэж үздэг. За энэ давааны орой дээр цэндгоо хэлсэн үг. За тэгээд одоо хөшөө байлуурна энэ дээр боссон байдаг. Энэ бол одоо хангаан нурууны хамгийн өндөр цэгээр давдаг энэ ийм даваа одоо бол одоо ингээд орчин цагийнхаа засмал тосон замаар одоо ингэж бүрхэгдэж хожигдож ард түмний энэ ард иргэдийн зорчих энийг одоо төрөвсгөж товчлож байгаа ийм зам. Солонготын давааны минь арыг одоо ингээд өөрөөр хэлбэл одоо манай барилгачид зам тавьж ингэж байгаа юм хэсгэнд харагданаа. Солонготын давааруудад явж байхад бол байгаль за нүүдэлчин малчтын амьдрал тэр малаж хүн одоо төр зургийг бол манай гадны эрдэмтэд бол үнэхээр гайхам биширч авсан. Үнэхээр уламжлалт малаж хүн сүргээ хадгалж хамгаалаад үлдсэн энэ гайхамшигтай цаг үеийг бол өнөөдөр бид бас дахин харах юм болов нөхцөл олдлоо гэж Монголд анх удаа ирсэн манай одоо халимгийн судлаач эрдэмчид бас эрдэмтэд маань хоорондоо ийм хөө ярилцаж явлаа. Яагаад гэвэл энэ ч одоо яг өхөр тэргээрээ нүүдэг. Яг тэр байгалийнхаа нөгөө ердийн хөсгөрөө нүүж сууршиж амьдарч явдаг учраас энэ одоо их хүмүүсийн анхаарлыг их татж байгаа ийм хэсэг газар байгаа. Ингээд бид нэр эндээс бол одоо их уусмыг дайрахгүйгээр одоо нөгөө намын даваа гэдгээ давж шууд төсөн зөнгөл рүү орох юм замыг сонгож энд айдэрсэн. Энэ айд одоо бас тэр Монгол цагаан идэ
яг одоо айрыг тэр өрөм за тэр ааруулаа хийдэг энэ аргуудны найд дээр одоо бүрнээ хийж өрнө харагдахаар юм байлаа. Бас энэ дээр бид нэг сони юм бол 3 үед одоо дамжиж ирсэн модон Монгол эмээлийг одоо эндээс бид нэр бас харсан. Үзсэн энийг бол бас хадуур шашинтай болгож авсан юм сонин сайхан тохиолдлууд гарч байгаа. Ер нь бол манай Монгол малчид хаач утсан ерөнхийдөө иймэрхүү одоо экспедицийн гишүүдийг бол их халуун дотноор хүлээж авч дайлз одоо цайлах юм их сонирхол ихтэй. Манай монголчуудын бас нэг хүм хүнд итгэх зан заншил одоо хадагдаад үлдсэн байна шүү дээ. За манай экспедицийн гишүүн Халимгийн өнөөдөр сонины сэтгүүл сурвалжлагч за Гария маань Улаанбаатар хотоос хил худалдаж авсан тэрнийг одоо замын туршид одоо тоглож одоо амун хуурыг ерөнхийдөө очих үедээ бол маш сайн одоо сураад ингээд яваад очсон гэж болно. За бид одоо цаашаа аяллаа үргэлжлүүлэн тосон цэнгэл сумыг одоо зорин явж байна. За замын дагуу бол манай зураглаачид бол одоо зураг авах байгалийн гайхамшигыг одоо харах гэдэг бол ингээд ерөнхийдөө аяллаа маршрутыг бас тодорхой хэмжээнд саатуулж ирсэн зүйл бол одоо зураг авалтын арга хэмжээ одоо байсан. Тийм учраас бид маршрутын одоо төлөвлөгөө ёсоор бол цаг нэлээд юм хоцорч яваад байсан. За энд бол одоо тэр юу нэ бас зарим гадагт одоо маал адгуус одоо өхөр тэмээ адууч гэдэг юм. Ингээд тааралда тэдний шин бид нар зогсож явахаас өөр аргагүй тийм нөхцөл бас тохиолдлууд зөндөө гарсан гэдгийг бас үзэгч та бүхэндээ хэлий. Ингээд бид нар тосон цэнгэл сум руу яг урдаас нь энэ цагдгаа станц усан цагдгаа станцыг одоо дайран өнгөрч байгаа энэ хэсэг та бүхэнд харагдаж байна. За тосон цэнгэл бол социализмын цаг үед бол мод боловсруулах үйлдвэрлэлээр баруун бүстэй нэлээд томоохон модны үйлдвэрлэлийн ийм тосхон суурин байсан гэж хэлнэ. Болно одоогоор бол 13,000 хүн амтай ийм Монголын маш томоохон сумуудын нэгд тооцогддог юм сум аа. За баруун бүс рүү аялаж байгаа гол одоо маршрут бол тосон цэнгэл сумаар дайран өнгөрдөгтэй холбогдуулна. Тосон цэнгэл суманд бол за рестораны үйлчилгээ, хоолны газар тэрнийг дагсан одоо бус төрлийн үйлчилгээнүүд бол нийлээд одоо хөгжиж тосон цэнгэлчүүдийн амьдрал ах уу сүүлийн жилүүдэд бол нэрс одоо сайжирч байгаа гэж одоо сум удирдлагууд ингэж ярьж байсан. За манай Халимгийн эрдэмтэд судлаачид энэ их хвчлээ харагч байна. Одоо манай Гари за тэгээд Юра сая эрдэнэ одоо ингэж харагдаад өнгөрчтэй ийм одоо сайхан өнөө харагч. За энэ одоо нуун дээр нэг мөр зогсоход нөгөө талаас нь сүүдэр нөгөө дөрвөн мөр болж харагддаг одоо ийм сайхан зургуудыг манай үзэгчд манай фото зурагчид одоо харсантай болгож харсан байна. Энэ бол тэлэм нуурын хөө юм болоо да. За бид аяллаа цааш одоо үргэлжлүүлэн явсаар замдаа нэг хонсон тийм ээ. Замдаа нэг хоноод одоо Увс аймгийн одоо хил зааг газар дуугийн хөө орж иж байгааг та бүхэн харж байна. Бидний төлөвлөгөөсөөр бол Улаанбаатараас гараад замдаа 2 хоноод 3 дахь хоногийнхоо 3 дахь өдрийнхөө өглөө бол Улаан гом хотод одоо өглөө 10 цагт Цэдэнбал дараагийн. За энэ бол одоо манай тосон замын эхлэл буюу энэ манай улс руу тавьж байгаа энэ цагаан хайрхан сумын нутаг Мартин ганаа гэдэг багийн төвөөр хоноод бид нар яг одоо энэ тосон замын хаалт үйлстэй гарч ирээ. 2 дахь өдрөө болж байна. За одоо бидний яг энэ зам бол энэ бол энэ тосон зам бол гайхамшигтай сайхан ийм зам байсан шүү гэдгийг дахин тодорхойлж хэлэх зам байна. 200 гаруй км-ийн замаар сайхан гүгээд бид Увс аймгийн төв Улаангом хотод очноо. Аялал айгуу сайхан явж байна. Зам жаахан ингээд бартаа ихтэй байсан хэдийч манай аялагчд маань ядрахгүй байна. Ер нь их тийм хөгжилтэй тийм сайхан аялал маань үргэлжлээ явагдаж байна. За одоо бид Улаангомоос хойш цаашаа дахиад 270 бараг 300 гаруй км яваад за Баян-Улгийн цагаан нур суманд очино. Тэгээ цаашаа хил гарна. Өглөө биднийг босоход их сайхан бороо орж ийлээ. 6 цагт босцоосон. Одоо 10 цагт бид маршрут төлөвлөгөө ёсоор бол Улаангомын төв дээр очих ёстой. За 1 2 3 түүхийн жимээр урагшаа. За тэгэхээр 200 гаруй километр замыг за Хятад улсын одоо компани одоо барьж байгуулсан. За дид үс сайн байна гэдэг бол
За аялал жуулчлал хөгжих одоо томоохон одоо бааз суурь болдог гэдгийг харуулж болно. Одоо 200 км замыг бол цаг 30 минутын хугацаанд одоо туулаад Улаанбаатар руу орох юм боломж нөхцөлтэй болсон байгаа. За бидний 2 дахь өдрийн хоноглох газар бол Увс аймгийн Цагаан хархын сумын нутаг за Мартин Гуанз гэж манай аян замынхын хэлдэг Мартин Гуанз дээр бид Мартин багийн төв ирж одоо хоноглож за тэндээсээ өглөө эртлэн хөдлөж одоо Улаан руу одоо ирж байгаа нэ. Ягаад гэвэл бид нар 10 цагт одоо энэ Улаан суманд уулзалтай байсан учраас эртлэн хөдөлсөн. Ер нь бол бидний аян зам бол тийм их маш яруу цаг хугацаатай давчсан уралдсан байсан учраас одоо их яруу давчих байлаа. Эндээс ингээд явхад энэ За энэ бид 2 өдрийн аяллаа дараа за Монгол орны баруун их хязгаар Увс аймгийн төв Улаангом хотод хүрэлцэн ирж байна. За Улаангом хот бол 27 гаруй мянган хүн ам 6000 гаруй өрх одоо амьдран суудаг. За бас манай монголчуудын олон ясны хөвлөг болсон түүх соёлын дурсгалт газар хариунтай ийм газар нутаг байдаг. За Монгол төрийг 44 жил удирдсан Цэдэн Балдаргийнхаа төрсөн өдөр буюу 9-р сарын 17 өдрийн хувьд Улаангом хот руу орж иж байгаа нэ. за энэ Улаангом хот маань та бүхэн одоо мэдж байгаа бид нар зүгээр нэг өөрийнхөө нүдээр харуул нэг бас өрөөлийн нүдээр харуул бас сайхан харагддаг зам харилцаа бүх юм нь хөгжиж дэвжсэн баруун Монголын хязгаар хот гэхэд бол бас бардам сайхан сэтгэл бид нарт төрж байлаа гэж хэлэхэд одоо илүүдэхгүй зөв ийхүү бидний одоо Цэдэн Балдаргын талбай дээр манай ардын язгуур урлагийн хүмүүс манай аюушлам тэргүүтэй уртын дуучид Монгол улсын гавьяа жүжигчин 84 настай жаргалагч Монгол улсын соёлын тэргүүний ажилтны Шарвын Бачулын их тэргүүтэй манай ахмадууд биднийг өгтөж авах ийм одоо үйл явдал биднийг энд хүлээж байгаа гэж ингэж хэлэхэд таатай байна. За тэгэхээр Увс аймгийн төв Улаангом хот маань за өлдөө 40 гаруй градусын хүйтэн зундаа нэмэх 40 градусын халуун хүйтний туйлд одоо амьдран суудаг. Тэр ч утгаараа энд одоо амьдран суух ард түмэн хатуужилтаа ийм ард түмэн байдаг болоо гэж ингэж бодож ирсэн. За манай аяллаа группийн бүрэлдэхүүнд яваа бусад газар орноос ирсэн эрдэмтэн судлаачдад ч гэсэн бас Улаангом бас сонин содон хот байсан. Бид төлөвлөгөө улсаар Улаангом хот Цэдэн Балдаргын талбайд одоо хүндэтгэл үзүүлээд Цэдэн Балдаргын одоо музей орон нутгийг судлах музейг үзэж за бас нэг захаар орж ахуй амьдралтай танилцах юм маршруттай нэг 3 цагийн хугацаанд Улаангом хотод байгаа цаашаа одоо аяллаа үргэлжлүүлэх юм төлөвлөгөөтэй байсан. За биднийг одоо хүрэлцэн ирэхэд бол за Улаангом хотод амьдран суудаг ойрдын агуух уртын дуучид аюушлам тэргүүтэй уртын дуучид за бол Монгол улсын гавьяа жүжигчин жаргал соёлын тэргүүний ажилтан Бачулан одоо тэргүүтээ одоо настан буурлууд биднийг тосож авч хүндэтгэн одоо цай сүүний хаад ээжийг цагаан хадгаараа огтон бидний Цэдэн Балдаргын төрсөн өдрөөр ингэж угтаж авсан үнэхээр бид бас одоо олзуурхаж баярлаж байсан. За манай экспедицийн гишүүд бол 9 сарын 17-ны өдөр яг Цэдэн Балдаргын төрсөн өдрөөр бид ингээ хүрээд ирчлээ гэдгээ тэр зарим нь бол сайн мэдээгүй байсан. Энэ нь бол манай экспедицийн судлаач эрдэмтдийн хувьд бол сюрприз байсан гэж ингэж хэлж болно. За бидний Цэдэн Балдаргын талбайд Увс аймгийн цэцлэргийн орлогч Цэцээ хэлцийн дарга Гамболд нараа биднийг тос хүлээж авч манай экспедицийн гишүүдэд одоо талархлын мэндчлэгийн үгийг одоо хэлсэн байгаа. Ингээд манай MBC-ийн телевизийн одоо мэгмөсөрн захирал болсон одоо лагва эдрийн одоо
халимагтай нэлээд холбоотой ажилладаг энэ хүмүүс төрийн бас байгууллагатай. Тэгээд энэ чиглэлээрээ бол Улаанбаатараас стегийн чиглэлд 15,000 км газар Монгол, Орос, одоо Казахстаны нутгаар одоо дамжиж ингэж их нийтлийн юм аяллыг зохион байгуулж байгаа юм байна. Энэ аяллыг бол одоо Улаанбаатараас 2 хоноод манай аймагт ирсэн. Ер нь бол манай аймгийн хүмүүс бол энэ чинь яг манай хоёрын одоо чиглэлийн ховд баян үйлгээд Шинжаан угрын одоо бидний бас ахын дүүс, салимгийн ахын дүүстэй одоо хамтар зохион байгуулж байгаа энэ аяллыг бол манай аймгийн одоо иргэд хөдөлмөрчид нутгийн захиргааны одоо байгууллагууд өдөр бол баяртайгаар хүлээж авч байна. Ингээд одоо 9 доод хүртэл аялалд нь 5 өхний одоо энэ аялалд бол амжилт хүсье. Одоо ингээд манай аймагт өнөөдөр одоо музей тэгээд манай аймгийн одоо үзэж болох одоо газруудаар орож сайхан танилцж тавтаа сайхан аялаа гэж хүсье. За энэ хүү арга хэмжээний үед бол манай экспедицийн гишүүн үндэсний цахим Ахтем төрийн бас байгууллагын тэргүүн төмөр хоёрыг ах маань за онцгой тасархай тур компани ерөнхий захирал Жалбын Бацуг ахт Ахтемийнхаа одоо дээд шагналыг одоо гардуулан өгсөн. За энэхүү шагналыг бол дэлхийд даяар нийтдээ одоо 7 хүн хүрсэн байдгийн нэг нь бол Халимгийн одоо ерөнхийлөгч асан Кирсан Үлэмжийн ор байдаг юм байна лээ. Манай аяллаа одоо бүрэлдэхүүнд бол за багийн ахлагчаар Улсын аймгийн MBC телевизийн захирал Тэмбэгийн Мегмар Сүрэн, экспедицийн ахлагчаар онцгой тасархай тур компани ерөнхий захирал Жалбын Бацуг, за экспедицийн багийн гишүүнд Улсын аймгийн ойр театрын менежер Цэрэнгийн Лавга, за Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч, редактор хөтлөгч, Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Шалмааны Ёлк, Ховд аймгийн сэтгүүлч, яруу найрагч Оюун Хүү, аялагч за фото зурагчин Сандагдорж, за үндэсний цахим Ахтемийн тэргүүн, за ойр судлалын нийгэмлэгийн удирдах зүйлийн гишүүн Төмөр хоёрыг, за MBC телевизийн зураглаач Насанбат гэсэн хүний бүрэлдэхүүнтэй 9 хүний бүрэлдэхүүнтэй баг Монголоос явсан. За Орос улбаны талаас Халимгийн шинжилгээ ухааны Ахтемийн ажилтан, за археологч Кикив Эрдэнэ, Халимгийн өнөөдөр сонины сэтгүүлч Гария, Орос улсын географийн үндэсний академийн гишүүн нэрт аялагч за Юра Иванович гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуул Орос улсын Халимгийн багаас нэгдсэн. За Хятадын Шинжаагийн уртад цохорноос Шинжаагийн уртад цохорны Баянгол аймгийн 2 дугаар дунд сургуулийн багш Заан үл түүх судлаач Мэгэ, за Баянгол Монгол телевизийн ерөнхий захирал түүхч Сэржин гэсэн нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй баг явсан юм а. За энэхүү өдөр бол за Улсын аймгийн Улаанбаатарын 1-р дунд сургууль бол за Марш хэмжээгийн Цэдэнбалын нэрэмжит одоо дунд сургууль юм байна. Энэхүү дунд сургуулийн одоо багш сурагчид одоо Цэдэнбал даргын төрсөн өдрөөр бас төвшөөнд нь цэцэг өргөж одоо хүндэтгэл үзүүлсэнтэй бид бас давхцаж хамтдаган бид одоо хүндэтгэл үзүүлсэн юм а. Энэ өдөр манай энэ олон улсын түүхийн жимээр гэдэг энэ аялал Улаангомд одоо яг төлөвлөгөөнийхөө дагуу бид ирлээ. Энэ аялал маань бол цаашдаа 30 орчим хоног үеэс 1 сарын хугацаанд аялах ийм аялал бидний өсөрсөн тулсан тасарсан махан гэж хэлдэг. Алтан яснаа хэтэрхээ харийн махна тасархаа гэж хэлдэг. Тэр манай их буурал дүүхийн эзэн болсон Халимаг, за Монголны Алтай, за Монгол Казахстан улсуудын нутгаар энэ аялал маань тэгээд Оросын холбооны улсын Бурайд улсаар хүртэл дайрч ирэх энэ аялал энэ гараандаа гараад одоо 2 хоногтой явж байна. Аял сайхан үргэлжилж байна. Энэ аялалд бол Монгол улсын төрийн засаг ач холбогдол өгсөн нь юу гэхээр аял спорт соёл спорт аял жуулчлалын яамны сайд маань өөрөө бид нарыг биечлэн гаргаж өгч тэнд урмын их сайхан үг хэлсэн явдал. Та нар бол энэ улс төмнүүдийн ялангуяа энэ Монгол товрогтнуудын нэгдэлд анхдагч зам өрөө гаргаж байна гэж түүч явуулж байна гэж. Энэ бол их урам өгсөн. Тэг бид нар өөрсдөө ч бараг тэгж бодож амжаагүй байсан. Эргээд бодох нь яг л тийм түүчээ замаар явж байгаа юм байна бид нар. Тэгээ энэ аяллаас маш их зүйлийг бид хүлээж байгаа. Мэдээжээр ойр театр манай лавга бол хэн хоёр маань Мегмар Сүрэн хоёр маань хязээний одоо халимаг төмөнтэйгээ холбоотой. Тэр холбоог одоо улам батжуулж эрдэмтэн судлаачдын хүрээнд энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн сацуу одоо 2-3 цуврал нэвтрүүлэг баримт технологи хийх бодолтой явж байгаа. Тэгэхээр энэ бол одоо хамгийн
оновчтой хэлбэр телевизийн хэлбэрээр одоо энэ 2 ард түмнийг ард тулна гэдэг бол өөрөө том үйл явдал юм а гэж бид бас бахархаж тэрний цацуу бас өөрөө хүлээж яана гэж заримдаа жахан одоо бэргэж явна шүү. Гэхдээ айц байна гэдэг чинь цаана хийх хариуцлага нь байгаа гэсэн үг гэж бодож байна лээ. Тэгээ бидний бүтээлийг л одоо та бүхэн харах үлдлээ. Аяла сайхан болох байх. За бидний дараагийн угтаж авсан хүмүүс бол Увсан аймгийн Ойрд хөгжимд драмын театрын хамт олон бидний хүндэтгэн одоо хүлээж авч өөрсдийнхөө уран бүтээлийн дээж бидэнд одоо сонирхолсон юм аа. За манай Ойр театр бол 1972 онд одоо мэргэжлийн театр болж байгуулагдсан. 2010 оноос Монгол Улсын гавьяа жигшин цэрэг багшийн нэрэмжит болсон ийм театр. За ингээд энэ театр маань 2014 оны 6 дугаар сард бүгдээр халимт усад ажиллан тогсон, 4 дугаар сард бүгдээр тухайн усад ажиллан тогсон Эрэнгүү хүрээ гэдэг сайхан бүтээлээрээ ард түмэн хэл нэгтэн, туурга нэгтэн ард түмэндээ хүргэж ирсэн ийм театр. Одоо ингээд манай уран бүтээлчид, бүжигчид, дуучид жүжигчид маань одоо уран бүтээлийнхаа дээжийг энэ төлөвлөсөн байна. За энэхүү Монгол үндэсний ёсоор цэнхэр хадаг цагаан сүгэ барин ухтах юм Монгол сайхан уламжлалыг ер нь Монголын газар оронд хааж очисон бол хадгалагдсан одоо үлдсэн байдаг нь гайхамшигтай. За Ойр театрын уран бүтээлчид бол уран бүтээлчдийн одоо уран бүтээлийн тоглолтоос одоо сонирхолж дурсгалын одоо зураг татуулах үйл явдлаас одоо болсон энэхүү үйл явдлын дараа орон нутгийн одоо судлах музей, Цэдэн Балдаргын музейг манай уран бүтээлчид сонирхож үзсэн юм аа. Энэ одоо манай Ойр театрын уран бүтээлчид бас уран бүтээлийнхаа дээжсээс одоо энэ аялаж яваа энэ олон улсын аялын одоо бүрэлдэхүүнд үзүүлж сонирхолж харуулж байгаа хэсэг одоо та бүхэнд үзүүлж байна. Энийний дараа бол манай экспердийн гишүүдтэй хамтарч бас үнэхээр халимгийн үндэсний одоо бүжгийг хамтдаа одоо бүжиглэж манай халимгийн одоо 3 гишүүн маань бас үнэхээр бас өөрсдийнхөө үндэсний бүжгийг хэрхэн бүжгэлдэг гэдгээ энд хүрэлцэн ирсэн театрынхан болон бусад одоо хүмүүст одоо үзэж сонирхолсон. За энэ хүү бид цаашаа аяллаа үргэлжлүүлэн Улааномоос одоо 300 гаруй км Баян-Улгийн аймгийн Цагаан нуур одоо сумд очсон. За бид энд хэлэхэд бол манай Шинжаан уугараас ирсэн төлөөлөгчд маань визний асуудлаас болоод яг Улаанбаатараас бидэнтэй хамтарч гарч чадаагүй. За тэд нар бол Бээжингээс виза авчаад 18-ныхаа өглөө бол одоо Баян-Улгийн аймагт одоо газарсан. Тэр Баян-Улгийн аймгаас манай Шинжааны одоо 2 судлаач эрдэмтдээ бид тосч яваад бүрэлдэхүүн маань 14 хүний бүрэлдэхүүнтэй болж цаашаа бол аяллаа үргэлжлүүлсэн. За Цаануур сумд бол Цаануур сумын застрагын тамгын газрын хамт олон биднийг хүндэтгэн хүлээж авч мөн хөлийн цэргийн хамт олон хүлээж авч биднийг Цаануур сумд их сайхан өнгөрөөсөн. Хааж очсон бид дуутагаа, хууртагаа, сонин түүх хүүрнсэн ийм одоо уулзалтууд очсон газар болгонд одоо болж байсан. За хөлийн цэргийн одоо ойн баярын өдөр бас энэ өдрүүдэд бидний одоо тохиолдож хөлийн цэргийн одоо хамт олондоо бид экспедицийн гишүүд энэ зүгээс бяцхан бас концертыг одоо тоглож одоо сонирхолсон юм аа. Ингээд бид аялал маань цаашаа үргэлжлэн за Горны Алтайгийн бүгд найрамд улс руу ийхүү орох гэж байна. Тэгээ Оросын холбооны улсын одоо хил рүү орж байгаа энэ Монгол улсын 55 тоод багнаараа бид нэр дамжиж ордгийн байна. Одоо энэ дээр бол одоо тэр Цагаан нуурд байгаа хөлийн цэргийн отрядын 20 жилийн хой. За тэгээд одоо тэр заставын дарагдаа өргөгч заставын дарга нь одоо тэр тагнуулын албаны дарагтайгаа биднийг Оросын хөтөлбөртлөөдөж ямар ч одоо саад бэрхшээлгүйгээр биднийг хэл нэвтрүүлж за бид нар одоо нэлийн орой болсон боловчийг нь одоо цаашаа өргөжлүүлэн аялаа
үргэлжлүүлж явсан байна. Инхүү. Горны Алтад хилээр гарахад бол биднэрт ямар нэгэн саад дотор байсангүй. Одоо Оросын тал бас манай хилийн экспедицийг одоо дэмжиж айлуулах маш богино хугацаанд одоо хил нэвтрүүлсэн байгаа. Энэхүү горны хилээс цаашаа бид 300 гаруй километр явж за Алтан их улсын дунд Хатан голын одоо ирэг дээр одоо бид хонсон байгаа. Нөгөө Түрүүчийн тэмээний хоргол сүүлийн тэмээнийхээ хамардаж зохино гэдэг тэр алдартай Чихатаманы даваа гэдгээр бид нэр давж энэ хатун голын хөөвөн дээр одоо бид нэр иж хоногдож байгаа одоо энэ хэсэг одоо та бүхэнд харагдаж байна. Энэ аян зам бол маш өндөр хэцүү одоо их өндрийг туулж ингэж явсан. За бид энэ хоноглоход одоо шөнө учраас яг хаана одоо яваад хоноглоод байгааг мэдгүй машины гэрлэний баримжааж аваад ингээд газар яд хонцсон бол үнэхээр бас байгалийн үзэсгэлэнтэй юм гайхамшигтай газар төрж хоноглосон байсан. За тэгэхээр энэ хатан голыг бол одоо Оросд бол яг үндсэн одоо голынх нь нэр нь бол Катюн гол гэж нэрлэдэг. За монголчууд бол хатан гол. За энэ хүү хатан гол маань одоо бусад жижиг гол горхнуудын өөртөө нэгтгэсээр об морин одоо цудахдаг. Об мориныг одоо үүсгдэг хоёр том гол байдаг. Нэг нь бол хатан гол, нөгөөх нь бол за Алта бие гол гэж нэрлэгдэг. Энэ хоёр гол нийлж одоо об морин бий болгож цаашаага хойд мөсөн талаар одоо цудахдаг. Горны Алтан бүгдээр улс бол 240 гаруй мянган хүн амтай юм. Орос улбаны улсын 21 бүгд найрын тулсууд дотроос хүн амаараа хамгийн бага бүгд найрын улсын нэг. За 11 одоо жижиг сум суурангаас одоо бүтдэг юм байна лээ. За энэ зам бол цаашаа ингээд үргэлжлэж байна. Энэ бол одоо чүүн зам буюу манай монголчуудын сэтгэл зүрхэнд бишг Барна уулын одоо тэр жинтэх жвах 1930-40 оны үеийн одоо тэр хэцүү хатуу замыг манай өвөг дээдсийн одоо тэр тэмээгээрээ тээжүүлсэн ийм зам. Энэ бол одоо Түрүүчийн тэмээний хоргол сүүлчийн тэмээний хамрандаар зогтдог гэдэг одоо тэр үлгэр домог туйлшил одоо үлдсэн ийм. Сүүд бол зундуундор төрийн шанал соёлын гавьчлалтын зундуунд орж бичсэн тэнгэрт үлдсэн тэмээний мөр гэдэг одоо тэр агуу туучийг одоо бий болгосон ийм зам. Одоо ингээд харахад энэ чинь сайхан боцсон юм тосон зам байна. Тэр цаг үед одоо манай бидний өвгдөөс одоо энийгээр тэмээн жингийн хөдлөөд тэр ачаа бараагаа ноос арьсаан тэгээд эргээд одоо бараа таваараа аваад ингээд явж исэн. Ийм домогтой түүхтэй ийм сайхан зам энэ хадан ингээд таслаад огтлоод ерөөсөө шууд зам тавиад гарцсан. Ийм зам энэ бол одоо Оросын эзэнт хүрний үед одоо хоригдлоо цөлөгдөгсөд энэ замыг цусаараа хийж байсан гэж ингэж ярьдаг. Ингээд энэ замыг одоо бас энэ их олон хүний одоо тэр буйныг бодож манай Дэчин арабчуудын хийдийн даадам чимэд орж маань одоо бас очсон газар болгондоо энэ хүмүүсийн одоо хойдын буйныг ерөөж бас ерөөл авч явсан хэлэхэд илүүдэхгүй зэ. За ерөнхийдөө бол Орос улбаны улсын нутаг дэвсгэр рүү ороход бол за зам харилцаа дид үзэд гэдэг бол үнэхээр бас сайн хөгжсөн нь бол илт харагддаг. За Орос улбаны улсын нутаг дэвсгэр дээгүүр явсан аяллаа маршрутын бүх цаг хугацаа бол ерөнхийдөө тосон зам дээгүүр ингээд явсан гэж болно. За одоо ингэж харагдаж байх энэ Алтан улсыг одоо хөндлөн голд давах энэ одоо тосон замыг одоо бий болгоход ихээхэн одоо хүч хөдөлмөр одоо зарцуулагдсан байх нь бол дамжиггүй юм. За зам харилцаа одоо сайн байж зах хязгаар нутагт бол одоо хөгжил авчирдаг гэдгийг бол энэ хөө одоо Орос улбаны улсын одоо газар нутаг одоо хязгаар тосгон одоо бүрт очсон одоо замаар нь болсон гэж харж болохоор санагдсан юм аа. Ер нь одоо манайхан бол ингэж хэлдэг штэ алтан шар зам, сайхан зам, цагаан зам гэж хэлдэг. Хар зам гэдэг үг бол сүүлийн жилүүдийг ноёлцоод байгаа бидний аян зам дэш бас одоо сайн ч юм уу муу ч юм уу. Тийм учраас манай MBC телевизэн одоо бас бүрдэн энэ асфальтын замыг ерөөсөө Монголоор тосон зам хийж бай гэдэг юм уу тосон зам гэж нэрлэж бай гэсэн юм уриалгыг үзэгч та бүхэнд хүргэж байгаа. Энэ уриалга бол одоо хэрэгжих байхаа гэж найдаж байна. Ягаад гэвэл тосоор бүтсэн ийм сайхан зам ийм учраас бид нар энийг хэлье гэж ингэж ойлгож байгаа. Ингээд замын ямар байгааг үзэгч та бүхэн эндээс харах үзье. За Горны Алта гэдэг бол монголчуудын түүхтэй сашгүй холбоотой юм бол газар нутаг. За Горны Алтан одоо хамгийн ноён оргилцэг бол Белуха уул гэж байдаг. 4506 метрийн өндөрт одоо өргөгдсөн байдаг. За газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд одоо Горны Алтан энэ Алтан улс бол
одоо хамаардаг юм байна лээ. Хүн одоо тэр сансрын хөөрч байгаа буужингуудын хаягдл бол гоорны алтайгийн нутгаар илүү унах тийм одоо магадлал их өндөр. Ягаад гэвэл тэр огсроо буужингуудын үлдэгдэл 2 3 дугаар хэсэг нь бол гоорны алтай нутгаар хаягдах их өндөр боломжтой гэж үздэг. Тэгээд энэ уул шитлээд одоо ингээд одоо юу гэж хэлмээр юм да одоо чавчаад гэмээр юм уу ингээд явчихсан ийм замууд энд бол их илүү тохиолдолд нь энэ бол бусад газруудыг ховор байдаг ийм тохиолдол юм билээ. За горны алтайчуудын хүн амын 60% нь Орос, за 34% нь Алтай үндэстэн, за 6% нь Казак үндэстнүүд одоо амьдран суудаг. За 13 дугаар зууны үед Чингис хааны үед бол их Монгол улсын одоо харьяанд ингэж орж явсан үндэстнүүдийн нэг. За 1922 онд Зөвлөлт улсын ойрдын одоо бүгд найрамд автономит одоо мужи гэж нэрлэгдэж байсан. За 1948 оноос Горны Алтайнд найрамд улс хэмээн одоо нэрлэгдэж байгаад 1991 оноос одоо бүгд найрамд улсын статусыг одоо олж авсан. Жишээлбэл зам дээр ингээд худалдаачид одоо гарчихсан өөрийнхөө хийсэн гар урлын зүйлсээ худалдаж за тэрийг одоо хэрэгэлтэнд оруулж байгаа юм хэлээ. За бид одоо ингээд Горны Алтаар нэг 50-60 км яваад орно. Тэгээд ингээд замд ийм бэлэг дурсгал сувенир зард юм байна ингээд. Монголд үйлдвэрлэгээд амс зарж штэ манайхаа. Монголд үйлдвэрлсэн амс. Зарж. Сколько стоит? 200 рублей. 200 рубль нэг амс. Монголчууд үйлдвэрлсэн амс ингээд явж. За энд басны сонирхолтой юм байгаа. За Монгол гэр бас сколько? 100 рубль. Энэ бол Горны Алтай гэр гэдэг нөхдөд зарж штэ. Тэгэхээр энэ хоёрын гол одоо явдлын зам байд юм байна нээр. Тэгээд хөгжүүлчд маш их гэдэг. Гэж. За энэ жилийн хувьд бол хөгжүүлч маш бага байгаа гэдэг нэгтэй. Тэгээд энэ гэж шийдээ. Цаанхөө бид одоо цаашаа явсаар Горны Алтай хотод одоо хөрөлдсөн ирэхэд бол одоо цас малгаалan одоо орж байсан гэж хэлж болно. Үнэхээр бас намрын одоо байгалийн одоо сонин сайхан үзэгдэл. За үнэхээр бол Алтайн уулархаг нутагт одоо өөр ирэхгүй одоо хөрөлдсөн ирсэн гэдгийг одоо давтан одоо харуулж байсан гэж хэлж болно. За бид нарыг Алтай хотод бол Горны Алтай шинэ академийн одоо тэрхүү бидний хүндэтгэн одоо хүлээж авч одоо уулзсан. За Горны Алтайд бол Алтайм цолгон гэж одоо сонин одоо гардаг юм байна лээ. За энэ одоо харагдаж байгаа сахалтай бол Горны Алтай шинэ тухайн академийн одоо тэргүүн иймэр бас их илэн далангуй нийтдээ яриад монголчууд бид бол нэг цус махта ийм хүмүүсээ ингээ та бүдгийг одоо хүрэлцсэн гэсэн бол чин сэтгэлээсээ одоо бид баярлаж байна гэх хэмээн бидэнд өөрийнхөө чин сэтгэлийг ярьж байлаа. За Горны Алтайчууд бол эртнээсээ нааш манай энэ хоёр дуудын нэг одоо 4 хоёрын улсын бүрэлдэхүүнд байсан тэр юу гэж хойдууд гэж хэлэгддэг. Хойдын амар санаа, хойдын нэмэгт улс баяны юу ноёны хөв амар санаа гэж зэхөөж гэж хэлдэг шүү дээ амар санаа. Тэдний удамшлаг гэж өөрснийгөө ингэж үздэг ийм улсууд энд одоо амьдардаг юм байна. За тэгээд одоо бас энэ манайхны үндэсний одоо манай 10 тэр хожгор тэрээр одоо тийм манайхаа цаалтаа тийм одоо жинхэнэ болсон гол одоо энэ алтайчууд хүнснийхээ хэрэгцээд хэрэгэлт юм байна. Энэ бол одоо манайхны дээр цагийн нэг усмаш гэдэг ийм одоо бачин тийм нь сонирхолтой шүү дээ. Одоо чинь харин энэ каунтсан манай Горны Алтайчууд тэрээр устгах масуугтай яг бидний хийдэг байна гэж энэ үедээ хайж байна. За бол Горны Алтайд байхад бидэнд бол замбаа тавьж өгсөн. За 10 гурил. За энэ хүү гурилыг бол манай даалам чимэд орж байна. Сайхан нухаад манай экспедицийн бүрэлдэхүүнд нухсан гурилаа нөгсөн бол тэр их сонин тохиолдол байсан. За шинэ ухааны академийн захирал маань хүртэл өөрөө бүр сонирхоод аливаа наадхаас надад өвөөчтэй манайх ч гэсэн бас ингэж сайхан 10 гурлаа нухаж идэггээ. Одоо ер нь сүүлийн үед бас их байхгүй болчоод энэ голдуу цайнд л одоо бид цацах маягаар одоо хэрэгэлдэгэ гэж ингэж сая лавгахын хэлсэн тэр ааруул
судаллыг бол утаж ингэж удаан хугацаанд хадгалахын тулд харуулъя гэсэн аргалын утаагаар ингэж утаж хэрэгэлсэн байсан харуулдаг сайхан амт оруулдаг амтайхан харуул одоо байсан. За угаасаа бол Монгол үндэс угсаатан гэдгээр одоо уламжлалт мал аж ахуйг агсан уламжлалт эд хогшил болон ахуйгаа бас тодорхой хэмжээнд хөдөө орон нутагт нь бол хадгалаад үлдсэн. За хот суурин газарт нь бол ерөнхийдөө гээгдэх тал руугаа орж байгаа гэдэг ярьж. Ингээд одоо манай энэ аялын бүрэлдэхүүнд шилжихны хүрээлэнгийн тэргүүн гарын бэлгийн гартуулж өгч байгаамаа. За бид мөн Шинжлэх ухааны академийн хамт олонтой уулзахаас гадна за Алтай хотын театраар орж уран бүтээлчтэй нь уулзаж за Ойрд театр за Алтан театрын одоо хамтын ажиллагааны талаар тодорхой хэмжээний одоо ярианы эхлэлийг одоо тавьсан гэж хэлж болно. За ер нь бол судлаач эрдэмтэд бол хамгийн одоо хүндтэй бэлэг бол ном байдаг. За үнэхээр одоо альва очсон газар болгоноос тухайн орны түүх соёлын тухай одоо номыг одоо цуглуулна гэдэг бол судлаачдад одоо том бэлэг. За Шинжлэх ухааны академид бол орон нутагтаа явж үзсэн тэр судалгааных нь одоо гэрэл зургуудыг бид сонирхож үзсэн. За ерөнхийдөө цаашдаа бол Горны Алтад бид тодорхой яг дагнсан судалгааны экспедицийг одоо дараагийн жилүүдэд зохион байгуулахаар ингэж ярилцсан байгаа. За Горны Алтай хот бол өндөр уулын одоо бүсэд байдаг гэдэг утгаараа аял жуулчлалыг бол өөртөө маш ихээр татдаг. За өвлийн нөхцөлд бол өвлийн жуулчид ирж цэвэр агаар, цан чаргаар гулгах, амрах ийм бололцоо нөхцөлийг бол 100% хангаж өгсөн. За ер нь Оросын улбаны улсын нутагтыг дэвсгэр дээгүүр явж байгаад нэг анзаарчихсан зүйл бол Ленин багшийн хөшөөг бол ер нь маш олон хот суурин газарт бол тэр чигээр нь одоо үлдээж ингэж хадгалагдсан нь бол харагдаж байсан. Энэ Горны Алтачуудын хотын энэ конструктор барилгын загвартууд өрөөсөө тэр сүмбэр уул мөрөөчөнд гурвалжин дүрсэнд их барилгын орой дээр их элбэг тохиолдож байгаа юм да. Жишээлбэл чаатрын орой дээр, засгийн газрын ордны орой дээр юм сүмбэр юм гурвалжингууд. Энэ бол Алтайхаа сүмбэр уулсын одоо тэр загварыг л хийсэн болов гэж одоо бид бас ярьж хөөсөж явлаа. За Алтай хотод байх буддын сүмд өнөөдөр бид хөрөлдсөн очсон. Одоо баригдаад нэг жил гаруй хугацаа болж байгаа. Бид бол сайн тогтчиж амжааг байгаа гэж сүмийн хамбал аман ярьж ирсэн. За Оросын одоо лалын шашин, христийн шашинтай газар нутагт байдаг гэдэг утгаараа их лам их цөөхөн одоо ганцхан одоо ламтай ширээд ламтай. За ингээд бол шашны ийм одоо лам сүм хийд одоо байна гэдэг бол тухайн одоо шашинтай одоо хүмүүсийг шашин шүтэх болцоо нөхцлөөр одоо хангах, шашин дэлгэрэх юм одоо болгоно нөхцөл нь одоо бүрдэж байна гэж хэлж болно. За манай илагчид бас энэ буддын сүмийн одоо цаашдын одоо үйл ажиллагаанд нь зориулж бас тодорхой хэмжээний одоо хандив дэмжлэгээ одоо үзүүлсэн. За ийм сүмийн энэ ширээд лам нь бас Монголын ширээ шашинтай холбоотой бас очиж байсан. Одоо дахиад буцаад очих юм сонирхолтой юм сайхан залуу ширээд лам одоо сууж нь ер нь манай энэ шарын шашинд бол ширээд лам гэж хэлдэг ихвчлэн хаамб. Тэгээд одоо гівш юусад ингэж дууддаг. Энэ бол тэр мусульманы юм өөр хэлнээр хэлдгээр хэлж байгаа байх үү. Ширээд лам гэсэн юм одоо хүмүүнд эзэгнэж энэ сүмийг удирдах юм суудаг юм учиртай юм байна. За бид бол Монголд ургасан сайхан арц. За бас бэлэг дурсгалын зүйлээ энэ буддын сүмдээ өргөж ширээд ламтан их сайхан танилцсан. За уг нь бол цаг зав байдаг бол та бүхэн хоноод яваараа л гэсэн бид цаашаа аяллаа үргэлжлүүлэх хэрэгтэй байсан учраас одоо Алтай хотод одоо хонох боломж нөхцөл бол бидэнд бол гараагүй. За энэхүү бид Алтай хотоос цааш бас монголчуудын түүхтэй холбоотой Бийск, Барнаул зэрэг хотуудаа цааш аяллаа үргэлжлүүлсэн. Энэхүү түүхийн чимээр олон улсын түүх соёлын судалгааны экспедицийн аян замын тэмдэглэл нэвтрүүлгийн маань эхний дугаарыг түрээд өндөрлөж байна үзэгчдээ. Нэвтрүүлэгт хамт байсан хүмүүст та бүхэнд баярлалаа. Маргааш дараагийн та үзэгчдээ.